За сайн байцгаана уу? Хэмэл оюухан буюу машин суралцах ухаан, машин сургалтын маань дараагийн бичлэг маань үргэлжилж байна. За энэхүү бичлэгт машин сургалт маань хэрхэн суралцдаг талаар тайлбарлах гэж байна. За энэ бичлэг маань бол Монголынхон хүүхд залуучуудад машин сургалт хэмэл оюуханы талаар бага хэмжээний мэдлэг олгох зорилготойгоор өөрийнх нь бас оюуны хувь нэмрийг нэмэрлэх зорилготойгоор хийж байгаа бичлэг юм аа. За өнөөдрийн бичлэгт бид нэр өмнөх бичлэгтэр бол машин сургалтыг бол 4 хэсэгт хуваасан байгаа. 4 шатад хуваасан байгаа. За хамгийн ихэнх нь бол бидний өгөгдөл байсан. Өглөө бид нэр цэвэрлсэн өгөгдлөө бид нэр машин learning-ийн модулоор суралцуулсан. Суралцсныхаа дараа ямар нэгэн хариуг зөв байна уу буруу байна гэдгийг шинжиж буцаад машин learning-ийн модульд сургасан байгаа. За өнөөдрийн бичлэгт бол энэ суралцах хэсэг, сурах хэсгийг бол математикийн үндслэгээр гүнзгий тайлбарлах гэж байна. За хамгийн эхний процесс функц нь бол квадрат алдааны функц гэж ярддаг. Mean squared error. За энэ нь болохоор машин сургалтынхаа модулийг алдааг хэрхэн хэмжих вэ гэдгээр суурилсан функц байгаа. За хоёрт нь болохоор gradient descent гэж ярддаг. Энэ нь бол алдаа маань тийм ээ. Алдаа маань хэрхэн суралцах вэ? Яаж суралцдаг гэсэн аргачлалын маш нэг чухал алгоритм байна. За гуравт нь болохоор гинжин хэлхээний дүрм гэж ярддаг. Энэ нь бол өгөгдлөөс тийм ээ хариу гарах хүртэл бол энэ бол урагшаага явж байгаа үйлдэл буюу дүрм байгаа. Бид нэр буцаад энэ машин сургалтынхаа модулийг суралцах бол бид нэр буцаад явж байгаа хэсэг байгаа. Энд явж байгаа хэсгээр бол гинжин хэлхээний дүрм маань чухал байдаг. За тэгээд энэ гурван алгоритм процесс маань нийлээд back propagation-ы алгоритм гэж ерөнхий алгоритм байгаа. Машин сургалтын хамгийн ойлгох ёстой, заавал ойлгох ёстой алгоритм буюу алдааг буцаад тархах, алдааг буцаад сайжруулах алгоритм гэж ярьдаг. За бүгдээрээ эхлээд дата өгөгдлийн талаар жоохон ярилцъя. За өгөгдөл маань бол хамгийн ихэнд бол текстийн өгөгдөл байж болно. Энэ бол ямар нэгэн өгүүлбэр ч юм уу те, өгүүлбэр юм уу, үсэг юм уу тийм өгөгдөл байж болно. За хоёрт нь болохоор бид нэр видео буюу ямар нэгэн зурагчлан дүрстэл тийм ээ, тийм өгөгдөл байж болно. За гуравт нь болохоор аудио буюу дуу дүрсний ямар нэгэн өгөгдөл байж болно. За энэхүү гурван өгөгдөл маань бол амьдрал тутамд гардаг шийдэж байгаа асуудлынхаа маань гурван төрлийн өгөгдөл байна. За хамгийн доод түвшинд энэхүү гурван өгөгдөл маань бүгдээрээ матриц буюу вектор болж хувирдаг байна. За энэ яагаад вектор болж хувирдаг гэдэг талаар бол за компьютерийн хамгийн доод түвшиндээ бол за ямар нэгэн хоёр тоог ч юм ямар нэгэн хоёр зүйлийг үржиж, хувааж, нэмж хасч өөрийнхөө үйлдэлийг гаргадаг. Хамгийн тийм ээ 0 дээр суурилсан, тоондор суурилсан компьютерийн машиныхаа үндсэн алгоритм гэж өгдөг. За тэгэхээр энэ гурван өгөгдөл маань бол ямар нэгэн вектор тийм ээ. Ийм матриц болж хувирдаг. Тэгэхээр өгөгдөл маань бол тоо эрхлэлтийн утгаар эрхэлдэг байна. За энийгөө бид нэр А вектор гэж одоохоноос өөр нэрлэжээ. За дахиад нэг өөр вектор одоохондоо зүгээр ямар ч тоо байж болно тийм ээ. Энэ өгөгдлийг ихэд дүрсэлж байгаа матриц буюу вектор гэж болно. За тэгэхээр бидний өгөгдлийг бол x гэж энэ дээр тэмдэглэсэн байна. За y нь бол бидний гаралт тийм ээ. За тэгэхээр x маань бол бидний input. За y нь болохоор бидний хариу. За y тэмдэгт нь болохоор бидний жинхэнэ гарах ёстой үндсэн хариу гэж үү. За гурван ийм илэрхийлэлт байна. За одоо бид нэр за хамгийн ихэнд бол нэг өгөгдөл байлаа тийм ээ. За нэг өгөгдлөөс бид нэр алдааг хэмжих ёстой ямар нэгэн аргаар. За алдааг хэмжихэд бол биднэрт юу байгаа гэхээр биднэрт гарах ёстой хариу байна. За бидний гаргасан хариу маань y тийм ээ. За алдааг хэмжих хамгийн хялбар амархан аргачлал нь болохоор гарах ёстой хариунаасаа өөрийнхөө гаргаж авсан хариуг хасчих байгаа тийм ээ. Энэ бол бидний зөрөө алдааны хэмжиж байна гэсэн үг. За гарах ёстой алдаа маань бол мэдээж эерэг тоо байх ёстой. Сөрөг тоо байж болохгүй учраас бид нэр квадратыг авчдаг. Тийм ээ. За энэ болохоор ингээд зөвхөн нэг өгөгдөл дээр суурилсан тооны яваа.
За биднэрт өшөө цааш нь тийм ээ. N input хэмжээний input орж ирлээ гэж бодоход бидний одоо энэ хэлбэрт томьёо маань бол тийм ээ f of x томьёо маань бол цаашаа өгдөөд явах юм бол ийм томьёо болж урьж байгаа. За x маань бол 1-ээс эхлээд n хүртэл явлаа гэж бодоход бид нэр гიშтгэлээ орлуулад ийм томьёо болж урьж байгаа тийм ээ. N хэмжээний өгөгдлөөр бол алтааг хэмжих томьёо маань бол иймэрхүү томьёо болж урьж байна. За тэгээд их хэмжээний өгөгдөл байгаа учраас бид нэр ямархуу нэгэн тунаар дунджийг авах хэрэгтэй. Дунджийг авж ийна гэдэг чинь ерөнхий хэмжээс маань дундчилтай байх юм бол илүү одоо илэрхийлэлт маань илүү одоо сайн явна. За тэгэхээр энэ маань томьёо маань бол ерөнхийдөө бол тийм ээ ингэж за энэ маань бол бидний одоо яриад байгаа mean squared error буюу тийм ээ loss function. Алдааны дундаж квадратын алдааны функц гэж ярьж байна. За хамгийн хэлбэр одоо алдааг бол тийм ээ n хэмжээний өгөгдлөөр бол ингэж алдааны функцээр хэмжиж байна. За одоо энэхүү зүйлээ бид нэр 6-аар дүрслэе. За 6-аар дүрсэлж байгаа үед бол биднэрт хоёр хэмжээст граф байлаа гэж бодъё. За x тэнхлэг, y тэнхлэг. За x тэнхлэгтэр биднэрт энэ болохоор бидний одоо өгөгдлийн тооны хэмжээ. За y нь болохоор loss function-ы алдааны функцны гарсан хариу value тийм ээ. Гарсан хариу. За хэсчлээд sorry. За хоёр хэмжээст графтаар бол бид нэр 1-ээс эхлээд за 100 хүртэл өгөгдөд орсон байна. За 1-ээс эхлээд 10 хүртэл бидний алдааны хэмжээс байлаа гэж бодъё. За тэгэхээр өгөгдөл маань ихсэх тусам алдаа тий машин сургалтын алдаа маань буух ёстой. За энэхүү функцийг одоо ямар нэгэн машин сургалтын модельийг суралцаагүй байгаа үед хамгийн одоо гардаг одоо хэлбэр граф маань бол парабола функц байгаа. За парабола функц дээр бид нэр ямар нэгэн одоо цэгүүд байлаа тийм ээ. Энэ бол цэгүүд нь бол бидний алдааны хэмжээс. За энэ цэгүүдээс хамгийн гол зорилго нь бол энэ цэг байгаа. За энэ цэг маань бол өгөгдөл ихсэх тусам, өгөгдөл явах тусам алдааны хэмжээс маань хамгийн багадаа энэ цэг дээр очих хэрэгтэй тийм ээ. Хамгийн багадаа хэмжээс дээр очих хэрэгтэй. Энийг бол бид нэр global minimum гэж ярьж байгаа. За тэгэхээр одоо алдааны функц маань энэ цэг дээр очихын тулд бид нэр энэ алдааны хэмжээс маань доошоо урагдах хэрэгтэй. Тийм ээ? Доошоо урагдах хэрэгтэй. Энэ цэгт бид нэр хүрэхийн тулд ямар нэгэн хоёр цэгийн хоорондох, хоёр онооны хоорондох ялгуур буюу уналтын чиглэлийг бид нэр тодорхойлох хэрэгтэй. За тэгэхээр биднэрт ямар нэгэн шугам тийм ээ хоёр цэг байлаа гэж бодоход энэ хоёр цэгийнхаа налууны чиглэлийн одоо хэмжээсийг олох томьёо маань бол rise over 1 буюу slope function гэж ярьдаг, функц гэж ярьдаг. Яагаад тэгэхээр бид нар энэ цэгээс энэ цэгийн хоорондох хэмжээсийг олохын тулд хэрэг хэмжээгээр хөндлөн цэгээр өөрчлөгдсөн байна. Хэрэг хэмжээгээр дээшгээ өөрчлөгдсөн байна. Босоо өөрчлөгдсөн байна гэж хэмждэг. За энэ нь бол rise тийм ээ. Энэ болохоор run гэж байдаг. За энэ бол зүгээр одоо хамгийн хэлбэр айлгарын томьёо байна. За энэ хоёр цэг маань бол x1 y1 гэдэг тийм ээ. За нөгөөх нь бол x2 y2 гэдэг дэлгэхэд энэ томьёо маань хувираад юу болдог вэ гэхээр бид нэр хасаж түрүү энэ дээр бид нөгөө хасаж ялгааг нь олсон шиг хасаж зөрүүг нь одоо слопийнхаа хэмжээсийн зөрүүг нь олох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр бид нэр олох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр y2-оос y1-ийг хасаад x2-оос
x-ийг хасж байгаа хэмжээс маань бол gradient буюу нэг цэгээс нөгөө цэгийн хоорондох өөрчлөлтийн хэмжээсийг энэ том явахаар slope функцээр болдог байгаа. Slope функц маань бол энэ маань бол derivative гэж ярьдаг тийм ээ. Энэ бол өөрчлөлтийн хэмжээсийг хэмж гаргадаг тийм ээ. Энэ болохоор derivative гэж ярьж байгаа. Derivative функц тийм ээ. За тэгэхээр энэ функц маань өшөө илүү задраад дээд математикийн функц болж байгаа нь бол x 0 руу явах тусам тийм ээ 0 руу явах тусам h маань бидний өөрчлөлт байгаа. Гарах ёстой хариунаасаа гарсан хариугаа хасаад h тоож байгаа. Энэ хоёр маань ерөөсөө л энэ одоо энэ slope function-ы илэрхийлтийн өөр нэг хувилбар байгаа тийм ээ. Бол одоо дээд математикийн маш хэрэгтэй томьёо байдаг. Яагаад тэгэхээр энэ h өөрчлөлт маань бол нэг цэгээс нөгөө цэгийн хоорондох хэрэг өөрчлөгдсөн байх хэмжээс байгаа. За тэгэхээр бид нар цаашаага өөрчлөлөд ярих юм бол тийм ээ. Gradient descent буюу gradient-ийн уналт гэдэг маань бол өндөрт байгаа алдааны хэмжээс маань доошогоо буурахыг gradient descent буюу gradient-ийн уналт гэж ярьж байгаамаа. Тийм учраас энэ алдааны квадрат алдааны функц gradient descent хоёр маань нийлээд алдааг хэрхэн сайжруулж одоо машин сургалт маань сурах вэ гэдэг хамгийн ихний одоо аргачлал байгаа юм аа. За сүүлийн чухал хэсэг бол chain rule гэж үүдэг. Энэ маань бол гинжин хэлхээний дүрм гэж ярьдаг. За үүнийхээ тайлбарлалууд эхлээд одоо машин сургалтын модель ерөнхийдөө хамгийн хэлбэраар ямархуу архитектуртай байдаг талаар, ямархуу дизайнтай байдаг талаар ярилцах хэрэгтэй баг. За ямар нэгэн оролтууд хэмжээний оролтууд байна тийм ээ. За энэ оролтууд маань бүгдээрээ нийлээд бас нэгэн гаралтууд гаргана. За энэ гаралтууд маань нийлээд бас нэг олон давхраг гаралтууд гараад за сүүлдээ биднэрт ямар нэгэн хариу гарч ирнэ бож тийм ээ. За яагаад ингэж олон давхраг байж байгаа гэхээр манай машин сургалт, машин learning маань бол дотроо өшөө задраад deep learning гэсэн сэдвээр ордог. Тийм ээ. Deep learning гэдэг нь бол гүнзгий сургалт, тийм ээ. Гүнзгий сургалт. За яагаад гүнзгий байна гэхээр бидний оролтоос гаралтын хоорондох давхаргын тоо маань бол 2 юм уу түүнээс дээш байх юм бол гүнзгий сургалтын модель тийм ээ. Дизайн архитектуртай болж байна гэсэн. Тэгэхээр энэ бол deep learning-ийн архитект иймэрхүү маягын байх юм шүү дээ тийм ээ. Энэ бол оролтууд маань гаралт руугаа олон давхраг суурьтай модель байгаа тийм ээ. За энийг бол input бидний оролт гэж ярьсан. За энийг бол нууц давхаргууд гэж ярьдаг. За энэ болохоор энэ хариулт байна тийм ээ. Output. За ийм олон шаттай, олон давхрагтай машин сургалт ухааны модель маань юм олон давхраг байж иж одоо шийдэх асуудлынхаа өгөгдлийнхоо pattern recognition буюу ямар нэгэн паттерныг тэр өгөгдлөөс олж аваад хариугаа гаргаж авдаг байна. За энэ одоо гинжин хууль гэж юм тийм ээ. Гинжин хууль маань яагаад чухал вэ гэхээр бидний одоо гаргаж авсан хариунаасаа буцаад энэ одоо hidden layer-т байгаа тийм ээ. Нуус одоо давхрагт байгаа одоо өгөгдлүүдийг сайжруулах хэрэгтэй тийм ээ. Сайжруулж зөв хариуг гаргах хэрэгтэй учраас энэ ингээд гинжин хэлхий явж тийм ээ. Гинжин хэлхий. Одоо нэг давхаргаасаа нэг давхргын одоо хариу нь дараагийн давхргийнхаа оролт нь болоод тэгээд хамгийн сүүлд нь хариу гарч байгаа. Back propagation буюу алдааг буцаад сайжруулах алгоритмынхаа одоо гол хэсэг норыг. За түрүүн бид нэр AB гэсэн хоёр матрисыг бол векторыг зарласан байгаа. За
нэр даа өгөгдөл бай гэж тийм ээ. Б өгөгдөл байлаа. За түрүүн алдааг хэмжих функцийг бол бид нэр томьёогоор яагаад ийм туяа байдгийг бол тайлбарсан. За энэ функц нь цаанаа болвол яваа нэгэн хоёр зүйлийг хоёр өгөгдлийг ч юм уу те хоёр өгөгдлийг үзүүлж, хувааж, хасаж, нэмж байгаа компьютерийн үйлдэл юм аа. Тийм учраас ихэд хэлсэн тийм ээ бид нэр яваа нэгэн өгөгдлийг тоон одоо хувилбарт хувиргаж илэрхийлэх ёстой гэдэг нь бол компьютер хамгийн бага түвшиндөө ийм дөрвөн үйлдэлийг хийдэг байгаа. За энэ дөрвөн үйлдэлээсээ бид нэр одоо APK гэсэн хоёр өгөгдлийг тийм ээ цааш нь одоо дамжуулаад явъя гэхээр за AB2-ыг бол бид нэр хооронд өргөжүүлэе гэж үүдэг тийм ээ. Өргөжүүлсэн үйлдэлээ C хариу гаргасан. За C хариунаасаа бид нэр ямар нэгэн D өгөгдөл байлаа. За энэ хоёроо бас нэмье. За тэгээ хамгийн сүүлд нь бид нэрийн гол хариу буюу алдааны хариу гарлаа. Тэгэхээр ингээ харах юм бол тийм ээ одоо гарсан одоо хариу тийм ээ нуус давхрахын одоо өгөгдөл маань өмнөх өгөгдлүүдээрээ суурлаад цаашаага энэ мэдээлэл маань дамжиж гол хариугаа гаргаж байгаа нь бол хүн төрөлхтний одоо тархины одоо нейрологийн юм л тархины одоо шинжилгээ ухаантай маш төстэй. Өмнөх өгөгдөл маань дараа дараагийн өгөгдлийг өмнө өгөгдөл маань нэгдээд дараагийн өгөгдлийнхаа хариуг гаргаж байгаа чухал одоо алгоритм байгаа. За энийгээ бол forward pass юу урагшаага дамжуулалт гэж нэрлэдэг. Тийм урагшаага мэдээлэл дамжуулж чинь тийм ээ. За одоо хамгийн чухал хэсэг болох машин маань суралцах хэсэг дээр бол энэ түрүүн алдаагаа хэмжсэн алдаанаасаа бид нар хамгийн бага зэг дээр нь очиж чадж байгаа. Тийм учраас A, B, C, D өгөгдлүүдийг хэрэг хэмжээгээр өөрчлөвөл бидний алдааны функц хамгийн бага алдагдaltaй байх вэ гэдгийг одоо хэмжиж байгаа гол алгоритм нь бол back propagation буюу алдааг буцаагаад тараах, алдааг буцаагаад сайжруулах алгоритм гэж ярьж байгаа юм аа. За тэгэхээр A-гийн өөрчлөлтийг бодож олохын тулд бид нэр буцаад энэ loss функцнаас буцаад руу очих хэрэгтэй тийм ээ. Back propagation гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр C-гээ бодож олох хэрэгтэй. C-гээ бодож олох хэрэгтэй тийм ээ. За тэгээд C маань A дэх хэмжээний өөрчлөлт оруулсан мэй том юм болж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бид нэр ингээд cancelх юм бол буцаад энэ том юм гарч байгаа тийм ээ. За энэ маань бол ерөөсөө л түүний яриад байгаа энэ chain рule байх. Гинжин хэлхээний дүр тийм ээ. Урагшаага forward passage байгаа өгдлөө нэмж хасч тийм ээ өгжүүлж дараагийнхаа одоо хариу өгдлийг гаргаж хамгийн эцэст нь бол ямар нэгэн хариу гаргасан. Энийг бол forward pass гаргасан хариунаасаа буцаад одоо энэ машин сургалтынхаа модулийг сайжруулах арга нь бол back propagation буюу буцаад энэ өгдлүүдийг өөрчлөх бол одоо back propagation алгоритм гэж байна тийм ээ буцаад явж байгаа. Тийм учраас бид нэр L одоо энэ L-ээс эхлээд loss function-аас эхлээд өөрийнхөө өөрчлөлтөө хэмжээг бодоод явах юм бол A-гийн хийх хэмжээг өөрчилж байгаа өөрчлөлт нь одоо энэ алдааг сайжруулах хэмжээ нь бол value нь бол энэ chain rule-ийн томьёогоор гацж байна гэсэн үг. Тэгэхээр бас төстөгөр тийм ээ. Бид нэр B-гийн өөрчлөлтийн хэмжээг хэмжиж үзье гэхэд ялгаагүй. За энэ маань А шүү тийм ээ. Энэ л ялгаагүй гэж гарч ирж байна тийм ээ. Яа тэгэхээр А, Б, Б нь хоёулаа C-г гаргасан учраас иймэрхүү томьёогоор бодож хэмжээг нь олдог байгаа. За ингээд машин сургалтын одоо 3 чухал томьёо тий функцийг бол өнөөдөр сурлаа. За хамгийн ихэнд бол дундаж квадратын одоо алдааны функц тийм ээ алдааг хэмжих аргачлалыг сурлаа. За хоёрт нь болохоор gradient descent буюу алдаагаа хэрхэн сайжруулах аргачлалын талаар сурсан.
За тэгээ гуравт нь болохоор гинжин хэлхээний дүрм гэдэг маань бол алдаагаа сайжруулахдаа буцаад орсон оролтуудаа хэрхэн бүгдийг сайжруулах вэ тийм ээ. Гинжин хэлхээ нэг тийшээ явсан оролтоос гаралтыг буцаагаад гаралтаас оролт руу хэрхэн сайжруулах гэдэг маань бол энэ гинжин хэлхээний дүрм. За энэ гурав маань гуруулаа нийлээд back propagation буюу алдааг буцааж сайжруулах, буцааж тараах алгоритм буюу машин сургалтын хамгийн чухал, хамгийн том алгоритмын үндэс суурь юм аа. Өнөөдрийн бичлэг маань ингээд өндөрлж байна. За тэгээ өмнөх бичлэгтэр бол хүмүүсээс маш олон гоё урмыг үг авсан. За ирээдүйн Монгол залууч хүүхдүүдэд багахан хэмжээгээр ингээд машин сургалтын суурь мэдлэг маань бол математикээр суурилсан байна гэдгийг бол сайн ойлгохын тулд энэ бичлэг хийлээ. За дараагийн бичлэгт бол илүү GPT модель, Transformer модель маань яагаад хиймэл оюуханыг аягүй сайн хөгжилд нөлөөсөн бэ тийм ээ 2017 оноос хойш яагаад ингэ дэлгэрсэн бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй үнцгий тайлбарлах санаатай байгаа. За дээр нь бол сүүлийн 10 жилд бол хиймэл оюуханы чиглэл маань шинжлэх ухааны талаас тийм ээ машин сургалт маань яаж сурах вэ, яаж сайжрах вэ, яаж энэ төлбөрийн модулууд маань дизайнтэй ямар зурагшилтай байх вэ гэдэг талаас шинжлэх ухааны талаас бол явсан байна. За дараагийн 10 жилийн бол applied machine learning буюу хүний өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгцээтэй хэрэглээтэй байх вэ гэдэг талаас илүү тэр чиглэлээр илүү явж байна. Тийм учраас ChatGPT тийм ээ төрөл бүрийн хиймэл оюуханы програм янз бүрийн аппликейшнд бол илүү хэрэглээтэй хүмүүст хүрч байгаа. Бас нэг юм хэлсэн юм нь би ингээд 100 хүүхдэд ингээд төлбөртэй хичээл зааж байгаа оронд YouTube дээр ингээд өнгөө өөрийнхөө мэдлэгийг ингээд оюуныхаа нэмийг оруулах юм бол цаашдаа 1000 хүн төгрөг 100000 төгрөг 100,000 төгрөг ийдэрээ манай монголчууд маань хиймэл оюухан бэлэгтэй болох юм бол илүү олон мундаг инженерүүд, илүү олон мундаг мэргэжлүүд төрөөд дэлхийн том компаниуд байгуулах боломж маань бол илүү өндөр болох учраас энэ хөгжлийг хийж байгаа. Тэгээд танд таалагдсан бол лайк, subscribe, share дараарай. Энэ бол олон хүнд хүрэх юм хэлж байгаа шүү. За маш их баярлалаа. Дараагийн бичлэгээс уулзцгаая.